Монгол Улсын засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж байна. Тэгэхээр би юуны өмнө үндсэн хуулийн 1-р зүйлээс та бүхэнд ишилж хэлье гэж бодож байна. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж байна. За ингээд сүүлийн 100 хоног энэ ерөөсөө тэр чигээрээ уландаа гიშгэж байна. Уулын 4 сарын орчмын өмнө бид энэ ерөнхий сайдыг энэ засгийн газрыг дуу нэгтэйгээр томилсон. Бүгд итгэж дэмжсэн. За гэвч өнгөрсөн 100 хоногийн ажлын хангалтгүй байдал за цаашаад өнгөрсөн 10 хоног бол ерөөсөө бараг галзуурлын түвшинд очлоо. Та ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ хууль зүйн сайдыг онцгойлон нэг хүнийг яллахын тулд томилж байгаа гэдэг ийм мэдэгдлийг ил тод хэлсэн. Ерөнхий сайд мэдээж бүрэн эрхийнхаа хүрээнд хэнийг цайдаар томилж болно. Гэхдээ ийм зорилгоор хизээж болохгүй. Одоо бид олон асуудал ярьж байгаа учраас энэ офтек, амнат гэд эндээс жоохон анхаарал саарад байна л да. Гэхдээ эрх зүйд Монгол улсад альва нэг хүнийг яллах зорилгоор хонглын түлхүүрийг гартуулж өгч болохгүй. За энэ ил болсон зүйл. Одоо сүүлийн хоногудад энэ ордон дотор далд болж байгаа зүйлийг бүгдээр нээлттэй ярилцъя. Засгийн газрын гишүүд энэ улсын хурлын гишүүдийг нэг нэгээр нь дарамтлж байна. Сүрдүүлж байна. Компаниуд нь шалгалт оруулж байна. Зөвшөөрлийг нь цуцлана гэж байна. За заримд нь сайхан бүр хүссэн болгоныг нь амлаж байна. Санал суудлаа авч үлдэхийн тулд. Ийм л зүйл өнөөдөр бодтоор болж байна. Өнөөдөр улсын хурлын чуулганд хэдэн гишүүн ирэхгүй байхыг бүгдөө нүд завчилгүй харах ёстой. Хин хэнийг дарамтлж сүрдүүлсэн байна. Эсвэл хин хинтэй эрх ашгаа нэгдсэн байна гэдгийг бүгдөө бид анзаарах ёстой. Бидний үндсэн ажил чуулгандаа ирж саналаа өгөх. Бид ирээд дэмжнэ үгүй юу? Хамаагүй бид саналаа өгөх ёстой. Бид тангараг өргөсөн улсын хурлын гишүүд. Улсын хурлын гишүүнээр сонгогдсноос хойш одоо энэ үлгэр мэт яригадаад байдаг нөгөө хонгил гих зүйлийн зах зугаас нь үзэж гин, харж гин, мэдэрч гин. Одоо бид энэ байдлыг зогсоохгүй бол үнэхээр болохгүй. Өнөөдөр энэ хууль зүйн сайдыг чөлөөлөх гэж байгаа ажил бол ерөөсөө цаашид юу болно гэхээр бид нар нэг өдөр одоо энэ сууж ин манай Лука гишүүнийг за эсвэл Цэнгүн гишүүнийг нэг өдөр зүгээр дураараа алуурчин хулгайц гэж соллоод араас нь яллах хүмүүсийг явуулж болно л гэдэг энэ суурийг тавьж гин гэсэн үг. Энэ байдаг мэт манай ах нар яриад байна л да. Ерөөсөө энийг тоосон шинжгүй. Улс төр ийм хатуу штэ. Угаасаа байдаг штэ гэж. Хэрвээ улсын хурлын гишүүдийг ингэж байгаа бол жирийн иргэдийг аж ахуй нэгжүүдийг яаж дарамтлж болдог болоо гэдгийг бүр бодхоос айж байна. Тэгэхээр парламент засгийн газрыг томилдог шүү. Төрийн бүх эрх мэдэл ард түмэнд байдаг шүү гэдгийг та нар хэтэрхий мартчихна. Хэд хүссэн хүн төрийн жолоог бүү атгуул гэдэг бол үнэхээр үнэн үг байна. Энэ зүйлийг энэ гажуудлыг арилгахын тулд би энэ засгийн газар огцрох ёстой гэж үзэж байгаа. За 22 оны 10 дугаар сард засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдаж энэ олон одоо сая тонн нүүрснүүд хилээр гарсан мөртлөө эргэж мөнгө нь орж ирэхгүй байгаа нөхцөл байдал үүссэн учраас биржийн тухай хуулийг хэрэгжүүлж төрийн өмчт компаниуд биржгүйгээр нүүрс арилжаалахыг хориглох шийдвэр албан ёсоор гарч ирсэн байдаг. Өнөөдөр энэ сайн зориг нарын гишүүдийн бас энэ санаачлаад биржээр зарагдж байгаа нүүрснээс амнаатыг бүтэн авахтай холбоотой асуудал бол зайлшгүй хөндөгдөхөөс өөр аргагүй асуудлаа гэж ингэж бол харж байгаа. Би бол өнөөдөр талархалтай байгаа нэг зүйл нь жинхэнэ нүүрсний хулгайчдын сэжүүр цохойж гарч ирж байгаа гэх талархалтай байгаа. Олон жилийн туршид нууцад дарагдаад үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр гэрээ хийх эрхийг олгуулад нэлээдгүй олон их найт төгрөгийн одоо нүүрсний гэрээтэй холбоотой асуудал бас энэ цаг өдрүүдэд
яригдж байгаа, талархж байгаа. 2022 оны нүүрсний сонсголын асуудал яг л энээс үүдэж эхэлж байсан. Харамсалтай нь эдгээр аптек гэрээнүүдийг бүгднгийн нуугаад, бүгднгийн далдалж байгаад өнгөн дээр нь өөр хүмүүсийг нүүрсний хулгайч гэж зарлаж нийгэмд олон нийтийн мэдээллийн хэрэгслэр гүжирдэж гүтгсэн. Тэрний одоо хамгийн том өргөч нь би өөрөө байна. Нэг хурц нүүрс олборлоогүй газрыг олборлож нүүрсний хулгай хийсэн мэтээр олон нийтэд ойлгуулсан. Өнөөдөр харин энэ аптек гэрээнүүд яаж хийгдэж, юу хийж, тэрийг нь хэн хариуцаж ажиллаж исэн бэ гэдэг зүйл нь цаг хугацаатайгаар тодорхой гарч ирж байгаад их баяртай байна. Эдгээр аптек гэрээнүүд бүгд 2021 оны 6 сарын 23-ны өдрөөс өмнө хийгдсэн гэрээнүүд. Би засгийн газрын хэрэглэх газрын даргаар 22 оны 9 сараас эхэлж ажиллаж исэн. Тэр үеэс эхлээд эдгээр эмх замраагүй болцсон байгаа гэрээг цэгцлэх, биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх, засгийн газрын тогтоолыг гаргаж олон нийтэд зарлаж хэрэгжүүлэх чиглэл үүрэг дээр Хөрлөбаатар сайд, Ганбаатар сайд нарын хамтаар ажиллаж исэн. Олон хүний эрх ашиг хөндөгдсөний улмаас өөрийг мэн одоо нүүрсчин болгож зарлах энэ ажил бол бас хийгдэж явж исэн гэдгийг бас хариуцлагатай хугацаа дуусгах. Минутаар таслаад энэ гадны нөлөө ороод байгаа юм шүү дээ. Их хурлын хэвийн үйл ажиллагаанд. Ингээд улмаар энэ нүүрстэй холбоотой асуудал өнөөдөр энэ улсын их хурлын төвшөнд, төрийн төвшөнд, олон нийтийн анхаарлын төвд орж ирж байна. Энийг одоо бид маш тодорхой болгох ёстой. Сэжвэрүүдийг уг эзэн дээр нь очих тэр зам хүртэл нь улсын их хурл сонсгол зохион байгуулж хийх ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. Сүүлдээ хэвлэлээр гүтгэж байгаад баахан хулгайд холбогдсон мэтэр олон нийтэд ойлгуулж байгаад огцруулах асуудлыг хүртэл хөндөж тавьдаг болсон. Монгол улсын үндсэн хуулиар хүн олгогдсон үндсэн эрхээ эдэлж явах тэр боломжоор хязгаарлах алхмыг хүртэл хийж байгаа. Энэ бол дарамт. Энэ бол улс төрийн одоо дарамт гэдэг талаасаа энийг харж хандах ёстой. Бямцаг цайд асуугаад байна. Хэн хэнийг дарамтлаж байгаа юм бэ гэж. Маш олон гишүүдийг дарамтлаж байна. Олон шалтгаанаар дарамтлаж байна. Энэ бүгдийг гишүүд мэн бас